Сайн байцгаана уу? За, эсний өдрийн мэндийг хүргье. Христ мэндэлсний баяр тунд өгч байгаа учраас бас баярын уур амьсгалтай мэндийг дэвшүүлье. Тэгээд би өөрөө дээл өмсөд их гойж ирсэн байгаа. Баяр болох гээд байгаа болохоор. За тэгээд өнөөдөр нэгэнт одоо Христ мэндэлсний баяр болох гэж байгаа юм болохоор манай чуулганы хувьд Христ мэндэлсний баярын өмнө ер нь бас Христ мэндэлсэнтэй холбоотой, Христтэй холбоотой тийм утга учирыг тайлбарлсан номлолууд, сургаалуудыг явуулдаг байгаа. Тэгээд өрөөт ном маань өөрөө угаасаа энэ зүйлийн бэлтгэл болсон бид нар яриад байгаа тий. Өрөөтийн түүх маань уг нь бол зүгээр нэг энгийн нэг эмэгтэй, нэг Израиль эрэгтэй, нэг Моаб эмэгтэй хоёрын гэрлэлт юм шиг боловч яг үүндээ бол энэ маань бид бүхний итгэлийн үндэс суурьтай холбоотой тийм түүх байсан. Тэгээд яг тэр өрөөтийн түүхтэр тулгуурлаад өнөөдөр би залгаад одоо өнөөдөр яг Христ мэндэлсний баяр бидэнд тэгвэл ямар утга учиртай юм бэ? Энэ өрөөтийн түүх яаж холбогдоод байгаа юм бэ гэдэг дээр хуваалцъя гэж бэлдэж ирлээ. Тэгээд залбирая. Бүгдээрээ үгийг хүлээж авахын төлөө залбирая. За эзэн бурхан минь тандаа бид таны өмнө ирээд тандаа залбирч байна. Таны үгийг гүн гүнзгий утга учраар нь ойлгож та биднийг сэтгэл зүрэхтэй бүтээсэн, оюун ухаантай бүтээсэн учраас бидний оюун ухаантаа сайн суурлуулж сэтгэл зүрэхэнд минь бүр гүн гүнзгий хүрэхээр улам илүү их сэтгэл хөдлөж баярлаж таны мэндэлсний баярын утга учирыг гүн гүнзгийгээр ойлгож танд талархах завшааныг олгох тийм үг байлгаж өгөөрэй гэж гуйж байна. Бид өмнө нь ч гэсэн маш их олон удаа энэ Христ мэндэлсэн баярыг ярьдаг, тэмдэглэдэг. Гэхдээ өнөөдөр одоо энэ эх хонд болох гэж байгаа энэ хуучин шинэ оны солилтын өмнө болох гэж байгаа энэ баяр улам илүү өргөн утга учиртай байх болтугай хэмээн ерөн залбирж байна. Тэгээ биднийг энэ таны үгийг улам гүн гүнзгий ойлгож авахд та бидэнд туслаарай. Таны ариун сүнсийн дажлаа хийх болтугай. Эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. За тэгээд өнөөдрийн бидний унших үг маань болохоор Матай номын сайн мэдээний 4 ном байгаа. Тэрний Матай номын 1-р бүлгийн 1-6 ишлэлийг л уншина. Тэгэл энэ дээр тулгуурлаад энийг тайлбарлаад яриад явах юм аа. За энэ хэсгийг уншихын өмнө би бас өөрөө яг энэтэй төстэй яг энэ маань бодит түүхэлтэй. Тийм болохоор бид бас төстэй өөрөө Монгол үндэстнийхээ хувьд бас ийм төстэй зүйлийг бодоод Монголын нууц тавчааг бодсон. Монголын нууц тавчаа бол Монгол үндэстэн болох та бидний хувьд бас бидний өвөг дээдс маань яаж энэ газар нутаг дээр бид нар ингээд өдий хүртэл оршин сууж байгаа юм бэ гэдгийг одоо тайлбар байдаг. Монголын нууц тавчаа юу гэж эхэлдэг вэ гэхээр Чингис хааны язгуур дээр тэнгэрээс заяад төрсөн бүрт чинь гэргийн гоо марлын хамт Тэнгис талайг гитэлж ирээд онон мөрний их бурхан халуун ууланд нутаглаж Бат цагаан нэртэй нэгэн хөвгнийг төрүүлвэ гэж эхэлж байгаа юм. Төрүүлжээ гэж. Тэгээд цаашаа Бат цагааны хөвгүн Тамаачийн хөвгүн Хорчир мэргэний хөвгүн Уужин буурал гэд ингээд цаашаа яваад Торголжин баян дээр ирээд Торголжин баяны хоёр хүү Дуваа сохор Добуу мэргэн хоёрын тухай ярьдаг. Тэгээд тэр Чингисийн удам судар нь тэр Добуу мэргэний Алуунгаа гэж их нэртэй байсан. Алуунгагийн 5 сумны домгийг та бид нар бүгдээрээ мэднэ. Ив нэгдлийн бэлэг тэмдэг байдаг. Тэгвэл Чингис бидний одоо Монгол үндэстний одоо яг энэ газар нутгийг бидэнд нэгдсэн улс гэдгээр нь зарлан тунхаглаж бий болгож өгсөн Чингисийн одоо намтар цадиг ингэж байгаа бид үүнийг бидний түүх гэж итгэдэг, бидний түүх гэж ярьдаг. Тэгвэл одоо саяны унших гээд байгаа миний энэ Матай номын 1-ээс 6 дугаар ишлэл бол яг энэтэй адилхан хүн төрлөختөнд өгсөн Бурханы гайхамшигтай ивэл нэгүслэр Бурханы хаант улсын иргэн гэгдэж байгаа та бидний удам судрын түүх юм аа. Чингис гэж Монгол үндэстний их үүсвэрийг тавьсан тэр нэгэн эзэнт гүрнийг тогтоосон хаан бидний одоо эзэн хаан гэж нэрлэгдэж бид үүнийг түүхэндээ дурсаж ярьж явдаг бол үүнээс илүү агуу улс гүрний
одоо эзний угийн бичиг одоо бид унших гэж байна. За энэ бол Матай номын 1-р бүлгийн 1-ээс 6-р ишлэл байна. За Авраамийн удам, Давидын удам, Есүс Христийн угийн бичиг. Авраамд Ицхак, Ицхакт Яаков, Яаковт Ехуда болон түүний ах дүүс төрсөн билээ. Ехудад Тамараас Перец, Зерх хоёр төрсөн юм. Перецэд Хесрон, Хесронд Арам, Арамд Амнидав, Амнидавт Нахшон, Нахшонд Салмон, Салмонд Архаваас Бооз төрж, Боазад Рутээс Овед төржээ. Оведд Ишайд Давид хаан төрсөн билээ. За энэ бол бидний үзсэн Рут номын 4-р бүлгийн төгсгөл дээр дурдж өгсөн хэсэг байж байгаа. Энэ Матай 1-р бүлэгтээ давхцаж явж байгаа. За ямар учиртай энэ Матай шинэ гэрээний ном Рут номын түүхийн төгсгөл дээр байгаа үгтэй давхцан таарч байгаа юм бэ гэдг нь их сонирхолтой. Тэгээ өмнө бид нар Рутийн номыг ярьж байхдаа би 3-р бүлэг дээр нэг гарчиг өгөөд ярьсан хосгүй хайрын түүх, сэтгэл уйрам түүх гэдэг утга агуулга өгжсэн. Тэр хосгүй хайр бол бидний үдсэн Рутийн түүхэн дээр хоёр хүний хооронд болсон одоо гэрлэлт. Гэхдээ тэр хоёр бас хайрлалцсан гэж үзэж байгаа. Тэрний дундаас нь Овед нэртэй хүү төрсөн гэж эгэл жирийн хүний хайр сэтгэлийн гэрлэлтийн холбооны түүх өнгөцгөн харах юм бол гэхдээ энд их сэтгэл уйрмаар байдаг. Хүмүүний амьдрал бидэнд л тохиолддог амьдрал. Дээр нь бүр нэмэт хэлчихэд энд цааталт нь Бурхны агуу хайр явж идэм аа гэж ярьжсэн. Бурхан бүр Рутийг биднийг ч мэдлэхээс өмнө, Рутийг ч бий болохоос өмнө айл эртнээс энэ хоёрын гэрлэлтээр дамжуулаад нэг гайхалтай ёроолыг хүн төрлөختөнд буулгахаар бэлдсэн байсан юм аа. Тийм учраас энэ бол Бурхны агуу хайр. Бурхны хүн төрлөختнийг хайрлсан хайрын одоо төлөвлөгөөний нэгэн хэсэгт нь тэр Рут Бооз хоёрын түүх орчоод байгаа. За тэгэхээр одоо яаж ийн үг гэхээр бидний хувьд бол Бурхны үг мөнхөд бат оршиж бүрэн утгаараа хэрэгждгийг өнөөдөр харах гэж байна. Рут дээр харсан одоо өнөөдөр бүр илүү гүн гүнзгий утгаар хэрэгжиж байгаа. Тэр үр жимсийг нь хүртээд өөртөө үр жимс нь болоод ургаж цэцгэлж байгаа нь та бид нар. Тэр ерөөл та бидэн дээр буусан учраас бид өнөөдөр энд сууж байгаа. Тэр ерөөл бидэн дээр буусан учраас бид өнөөдөр энд сууж байгаа. За энэ ерөөл нь юу байсан бэ гэвэл одоо хэдүүлээ Эхлэл номын 12 дугаар бүлгийн 1-ээс 3 дугаар ишлэлийг уншийе. Яавэ Авраамдын айлдав. Чи төрлөх нутаг, төрөл садан төрсөн гэрээ орхиод миний чамд зааж өгөх нутаг руу яв. Би агуу их үндэстнийг чамаас үүсгэж чамайг өрөөнө. Би нэрийг чинь алдар хүндтэй болгож чи өрөөл болно. Чамайг өрөөгчийг би өрөөнө, харин чамайг зүхэгчийг би хараана. Газар дэлхийн бүх овг ураг чамаар дамжин өрөөгдөн гэлээ гэж. За энэ Эхлэл номын 12 дугаар бүлгийн 1-ээс 3 дугаар ишлэл. За энд өрөөлийн тухай яриад байгаа. Авраамыг өрөөнө гэдэг тухай Бурхан амлалт өгөөд байна. За бид энийг маш сайн мэддэг. Бид ярьдаг, цээжилсэн байдаг, хэлдэг. Ялангуяа газар дэлхийн бүх овг ураг чамаар дамжин өрөөгднө гэдэг энэ зүйл бол та бидэнд маш их хамаатай. Та бидэн дээр буусан өрөөлийн тухай ярьж байгаа. Тэгээд Авраам гэдэг хүний тухай яриад байна. За Авраам одоо бидний ярьж байгаа Матай номын 1-р бүлэг дээр байгаа бидний уншсан хэсэгт Авраамийн удам, Давидын удам, Есүс Христийн угийн бичиг гэдэг байгаа. Энд хоёр хүний удам гэж дурдж байна. Авраамийн удам, Давидын удам. За яагаад энэ хоёр хүнийг ингэж дурдаад Есүс энэ хоёр хүний удам болоод хамаатай болоод угийн бичгээ бичүүлэх болчихваа. Гэхдээ
Авраамыг Бурхан дуудахдаа Халдайн Уур гэдэг хотоос гаргаж авсан. Тэр хот нь харь шүтэнтэй хот байсан. Тийм учраас тэндээс дуудаж гаргахдаа үг хэлсэн байна. Тэр үг нь болохоор төрлөх нутаг төрөл садан орхих гэсэн байгаа. Төрлөх нутаг төрөл садан төрсөн гэрээ орхих гэж хэлсэн. Миний зааж өгөх нутаг руу яв гэж хэлсэн. Тийм нутаг байх болно, чи тэнд очиод тэгэх болно гэдэг юм энд хэлээгүй. Зүгээр л миний зааж өгөх нутаг руу яв гэсэн. Авраам энэ үгэнд нь дуулууртаа хандаж явсан байгаа. Замдаа жаахан саадсан ч гэсэн явсан. Одоо өнөөдрийн израильчуудын оршин тогтнож байгаа, Израиль улсын оршин тогтнож байгаа тэр газар нутгийг олон мянганы тэртээ Авраамыг дуудаж аваачид суулгахдаа өгсөн нутаг дээр нь нутгийг зааж өгч явуулсан. За Авраам итгэсэн учраас явсан байгаа. Бурхан намайг яв гэсэн би явах ёстой. Надад нэг нутгийг үзүүлнэ гэсэн. Тийм учраас би явъя гэд итгэсэн учраас явсан. Тийм болохоор Ором номон дээр, Шинэ гэрээний Ором номон дээр Авраам итгэсэн учраас түүнийг зөв тооцсон гэж хэлдэг. Авраам итгэсэн, тийм учраас түүнийг зөвд тооцсон юм а гэж хэлдэг. Авраамыг юугаар нь зөв тооцсон бэ гэвэл итгэсэн учраас нь зөв тооцсон. За би бүтэн өгүүлбэрээр нь уншия. Энэ Ором номын 4:3 байна. Бичвэрт юу гэж байдаг вэ? Авраам Бурханд итгэн найдаж, Бурхан түүнийг итгэлээр нь зөвд тооцов гэсэн байдаг. Авраамыг явсан болохоор нь зөв тооцоогүй, итгэсэн болохоор нь зөв тооцсон. Итгэсэн учраас Авраамд явах үр жимс гарч ирсэн. Итгэсэн учраас Авраам явсан байна. Энэ хоёулаа яг хамт явах ёстой. Хэрвээ бид эзний үгэнд итгэж байгаа бол хамт үйлс гэдэг юм гарч ирдэг гэдгийг би бас ярьж ирсэн өмнө бид ярьдаг сургаалаараа. Тэгэхээр Авраам итгэсэн учраас тооцогдсон. Тэгээд энэ дээр нэг юм байгаа юм л да. Авраамын удам угсаа яриад бид нар ингээд Авраам гэд яриад байхдаа зэрэг юу яасан хамаагүй холын Израиль үндэстэн Авраам бидэнд ямар хамаатай юм бэ гэдэг бодол төрж магадгүй. Төрдгөлдөө хүнд ялангуяа итгэдэггүй хүн бол юу яасан өөрийнхөө улс үндэстний түүхийг чи баг мэдэхгүй юм байж Израилийн түүх ямар хамаатай юм бэ гэж хэлдэг хүн байдаг. Гэтэл энэ хамаатайгийн цаатлын хамаатай яагаад гэвэл Авраамыг дуудахдаа Бурхан Авраамыг өрөөхтөө харь үндэстнийг Авраамыг өрөөсөн өрөөл дотор оруулж өгсөн. Тэр харь үндэстнийг оруулж өгсөн нь саяын бидний уншсан Матай номын 1-р бүлгийн 6 ишлэл дотор угаасаа гараад ирж байгаа. Би Рут номон дээр бас ярьж исэн. Одоо ч гэсэн давтаад хэлэхэд энд нэг хэдэн эмэгтэй нэр дурддагдаад байгаа шүү дээ. Ихудад Тамараас гэд Перс зэрэг хоёр ихэр төрсөн. Тамараас. Тамар бол Канаан үндэстэн байсан. Канаан. Израиль биш. Дараа нь болохоор Нахшонд Салмон гэж Салмонд Архаваас Бооз төрсөн гэдэг юм. Салмонд Архаваас Бооз төрсөн. Архав нь болохоор бас Израиль биш. За энэ дээр нэг бие үнэлэгч гээд юун дээр ярьж ирсэн л та бид нар Рут номон дээр тэнд нэг тайлбар хийж чадаагүй орхисон байгаа. Тэр тайлбар нь юу гэвэл хэдий бие үнэлэгч байсан ч гэсэн итгэлээрээ зөв тооцогдсон учраас тэр бие үнэлсэн өмнөх явдал түүнд ямар ч хамаагүй. Ер нь яг эндээс хэлэх юм бол хүн болгоны түүхэнд өнгөрсөн амьдралд нь Бурхны дургу хүргэсэн ямар нэг юмнууд байдаг. Ямар нэгэн муухай юм байдаг. Хүнд хэлдэггүй нууцлдаг юмнууд байгаа. Заавал ганцхан бие үнэлдэг гэж хэлсэн Архав бие үнэлэгч бузарвалаа. Харин бусд нь бол цэвэрхэн гэж бид бодох хэрэггүй. Харин тэгтээ эндээс бидний авах юм юу вэ гэвэл Авраамаар дамжсан тэр өрөөл дотор ямар нэгэн бидний өнгөрсөн түүхэнд байдаг элдв ичмээр явдлуудыг цэвэрлж өгдөг юм аа. Тэр өрөөл биднийг цэвэрлж өгдөг.
харь үндэстэн болох та биднийг эзэн өөрийнхөө Авраамийн үр удам гэж дуудуулах боломжтой болгож өгсөн ерөөл нь энэ саяны Эхлэл номын 12 дугаар бүлгийн 3 дугаар ишлэл гэж. 3 дугаар ишлэл. Тэр дотор Монгол газар нутаг дээр төрж өссөн Монголын хөрс шороон дээр алхаж гიშгэж агаараар нь амьсгалж явж байгаа та бид харь үндэстэн болох Монгол үндэстэн багтчихсан юм аа. Та биднийг Бурхан тэнд хайрын дотроо багтааж оруулсан юм. Бид хайрлагдсан хүмүүс. Би энийг дахин хэлмээр байдаг. За тэгээд Бооз өрүүт болохоор Боозд өрүүтээс овиод төржээ гэж байгаа. Өрүүт болохоор Моав үндэстэн. Бурханы чуулганд 7 үеэрээ орж чадахгүй болж хараагдчихсэн тийм үндэстэн шүү дээ. Тийм үндэстний бас тэгээ зүгээрчгүй бүр бэлэвсэн нөхөр нь нас орчихсан. Бэлэвсэн ядуу зүдүүгийн туйл болсон үр тариа түүж ам зогоож яваа ийм бүсгүй энэ бидний ерөөл болоод байгаа ерөөлийн сууг болсон их үндэс болоод дотор нь эмэг эхчүүдийн нэгэн дотор нэр болоод ороод ирсэн. Тэгэхээр эн чинь юу гэсэн үг вэ гэвэл бидэнд хэлж байгаа зүйл нь Бурхан хэнийг ч ялгуурлалгүйгээр хайрладаг юм аа. Гологдсон, шантарсан, цөхөрсөн, хаягдсан, ядарсан, зүдэрснийг нь дорд гэж хайдгүй. Хүн бол ялгадаг. Хүн өнгө зүс хардаг. Хүн баян чинэлэг юм уу, хоос юм уу, зэрэг зяндатай юм уу, зэрэг зяндаагүй юм уу, байр суурьтай юм уу, үгүй юу гэдгийг, боловсралтай юм уу, боловсралгүй юм уу гэдгийг хардаг байхад бидний ерөөлөө дамжуулж байгаа Бурхан харин алагчилдагчгүй, ялгуурлагдагчгүй Бурхан. Тийм учраас нэгдүгээрт энэ бүсгүйчүүдийн түүхийг энд оруулаад байгаа шалтгаан нь би хэнийг ч голдгүй, хэнийг ч ялгадгүй гэдэг хайрынхаа тэр өргөн уудам бүхнийг багтаадаг хайраа хэмжээ хязгаарыг харуулж өгч байгаа. Гологдох юм байхгүй шүү гэж. Өнгөрсөнд хийсэн алдаа дутагдгийг чинь би тооцохгүй. Чи миний илгээсэн, миний өрөөл болгож өгсөн, илгээсэн тэр нэгнэр Христ Есүст итгээд түүгээр дамжаад над руу ирсэн бол чиний өнгөрсөн явдал надад хамаагүй гэж хэлдэг. Чиний хичнээн дорд байх чинь хамаагүй гэж хэлдэг. Ингэж хүлээж авдаг. Тийм учраас Авраамд ирсэн ерөөл бол маш өргөн утга агуулгатай ерөөл байсан юм а. Та биднийг бүгдийг багтаасан ерөөл. Ямар ч хүн энд орж чадахгүй байх юм байхгүй. Итгэсэн л бол зөвхт тооцогддог, аврагддаг байна. Ийм ерөөлийн тухай бид нар ярьж байгаа маа. Тэгээд дараа нь болохоор Бачиба гэж эмэгтэйгийн тухай бас энэ 6-гийн дараагийн ишлэлээр нь 7 дээр нь гарч ирдэг. Тэгэхээр ерөөсөө Бурхан энэ 4 эмэгтэйгээр юу хэлээд байгаа юм бэ гэвэл миний хайр алагчлалгүй хайр гэдгийг хэлсэн. Бас миний хүч чадал хөрөхгүй зүйл байхгүй гэдэг юм хэлсэн. Би энэ дээр яг өмнө нэг жишээн дээр ч ярьж илсэн. Би дэлгэрэнгүй жишээ ярихгүй. Зүгээр өнөөдөр би өгүүлбэрийг хэлээд явчих. За ойлгох хүн нь ойлгоод явна. Өмнө сонссон санаж байгаа бол бодоод явчих байх. Манай монголчууд янз бүрийн тийм ичэдтэй юм шиг зүйлд итгэхтэй их дуртай. Эмнэлэг эмчилгээ ярьсан ч гэсэн одоо нөгөөд нааман шиг л бас 7 удаа болоход зүгээр бол гэж юу ярьж байгаа. Энэ ишээ үзүүлэгч гарч ирээд намайг гараараа даллаад тэгж ингэж юм хийсэнгүү гэж дургуутдаг үстэй. Яг тэрийн шиг манайхан ийм элдвийн ичиг юмд эмчилгээ хийлгэх гэж эсвэл арга чарга хийлгэх гэж итгэдэг байгаа. За би өөрийнхөө өвөөгийн нэг зүйлийг аягүй сайн мэддэг та нарт ярьж исэн. Хоньны салаа өвсөн дээр тогтсон хоньны хорголын тухай. Салаа өвсөн дээр хоньны хорголоо унгаахад өвсөн дээр тогтож үлдэхүү. Бас нэг үлдчихдэг юм байна л да. Салаа өвсөн дээр тогтсон хоньны хорголоор эмчлэх гэж оролддог юм Монгол домон дотор байдаг. Тэгвэл Бурхан харин иймэрхүү зүйлч бүр Бурханд юу ч биш. Боломжгүй гэсэн хүнд маш боломжгүй зүйлээс өөрөө боломжийг гаргаж ирдэг хүч чадлаа үзүүлмээр байсан учраас энэ бүсгүйчүүдийн түүх орж ирж байгаа маа. Боломжгүй зүйлүүд. Үнэхээр боломжгүй юмнаас хүч чадлаа үзүүлээд боломж болгосон Бурханы
боломжийн тэр хүчээр нь боломж олгосон хүчээр нь дамжуулаад та бид нар өрөөгдчихэд байгаа юм байна. Тийм учраас бид ямар агуу бурханд итгэж байгаа юм бэ гэдгээ дахин санаж байх хэрэгтэй. Бид ямар агуу бурханд итгэдэг юм бэ? Ямар их гайхамшигтай агуу хүчтэй өрөөл бидэн дээр буусан юм бэ гэж. За тийм учраас бидний нэгдүгээр сурах онцлог зүйл бол Бурхны үг мөнхөд бат оршиж бүрэн утгаараа хэрэгждэг юм аа гэдэг үннийг сурах хэрэгтэй байна. Бурхны үг мөнхөд оршиж бүрэн утгаараа хэрэгждэг. За Бурхны үг бүрэн утгаараа хэрэгжиж байгаа жишээ нь Авраамд өгсөн өрөөл өнөөдөр хүн төрлөختөн дээр бууж хэрэгжсэн байна. Бид өнөөдөр Авраамын удам энэ өрөөлийг авчихсан хүмүүс гэдэгтээ итгэсэн учраас тэр өрөөл нь түүний хүү, Бурхны хүү Авраамын мах цусны удмаас төрж гарсан Есүс Христ гэдэг тэр агуу өрөөл болон бидэнд бууж ирсэн нэгний тухай. Тэр нэгнийг мэндэлсний баярыг тэмдэглэх гээд байгаа болохоор энэ зүйлийг ярьж байгаа юм. Бидэнд энэ Христ ямар хамаатай юм бэ гэдэг утгаараа. Тэгэхээр Бурхны үг мөнхөд бат оршиж бүрэн утгаараа хэрэгждэг. Есүс бол Бурхны үг бүрэн утгаараа хэрэгжсэний амьд жишээ юм аа. Есүс бол Бурхны үг бүрэн утгаараа хэрэгжсэний амьд жишээ байна. Олон бүр энэ дэлхийн ертөнцийн суур бүтгээс өмнө бий болгож хэлсэн үг нь дамжаа явж байгаа юм. За хоёрдугаарт нь энд Есүс Христийн угийн бичиг дотор Авраам гэдэг хүний тухай би яагаад өрөөл болчихоо гэдээ ярьлаа. Авраамын удмын дараа Давидын удам гэдээ гараад ирж байгаа. Давид ямар хамаатай юм бэ? Яагаад гэвэл Давид Авраамын удам байна. Гэхдээ Авраамын удмын маш олон хүн байгаа штеп. Бид нар тоочод барахгүй. Тэрэн дотроос Давидыг яагаад онцлсан юм бэ? Яагаад Давидыг онцлсан юм бэ гэвэл Бурхан Шимээл номон дээр Давидэд хэлсэн үг байгаа. Тэн дээр юу гэж байдгүй гэхээр Шимээлийн 2 дугаар Шимээл 7-гийн 16 дээр байгаа гэж бодож байна. За эндээс уншия 2 дугаар Шимээл 7-гийн 16 гэж бодоод энэ буруу бодчихв. За тийм байна. Чиний үр удам, чиний хаан тус миний өмнө игнэгт батчиж сэнти чинь мөнхөд тогтноно гэж хэлсэн байна. Бурхан Давидэд хэлсэн үг. Чиний үр удам, чиний хаан тус миний өмнө игнэгт батчиж сэнти чинь мөнхөд тогтно гэж. За Давидын удам гэхдээ зэрэг Давидын яг мах цусны үр удам байдаг л да. Бид нар хаадын түүхээс уншдаг, шаштраас уншдаг. Яадгүй гэхээр Давидын удмын хаадууд ингээд яваад байдаг шүү дээ, залгамжлаад. Тэгээд Вавилонд олзлогдсон бид бас энэ дээр Изра номыг үзсэн, Нехмая номыг үзсэн. Тэр номуудыг үзэж байхад израилчууд яагаад олзлогдсон бэ гэдгийг үзэж ийсэн. 70 жил Вавилоны хаант улсад цөлөгдөд очиод олзлогдоод дарлалд ор байсан шүү дээ. Тэгэхээр тэгж холдоход Давидын удмын хаанчлал тасарсан. Хаад нь тасарсан байна. Тэгэхээр энэ юу хэлж гэнэ үг гэхээр мөнхөд тогтно гэдэг байгаа чинь арай өөр утгатай өөр юм хэлээд дээ шүү дээ. Мах цуснаас бүр гаднах юм хэлээд дээ. Мөнхөд тогтно. Давидын удмын хаад тасалдсан байгаа. Тэгэхээр энд яагаад Давидын удмын хаан тус мөнхөд тогтно гэж хэлсэн бэ гэвэл Давидаар дамжиж явах хаан угсааны эрх мэдлийн тухай ярьсан байна. Эрх мэдэл. Тэр эрх мэдэл сүнслэг утгаараа Давидын удам болох тэр нэгэн. Тэгтээ бас мах цусны удам мөн л дөө. Бид нар сая уншлаа шүү дээ. Уншаад байгаа нэрнүүд дотор чинь Давидын хаанчлалын хаант удмын хүмүүсийн нэр явж байгаа. Тэгээ явж одоо Мария, Йосеф хоёрын тухай яриад Мария болохоор Мария ч тэр бас одоо Есүсийн Мариатай ээжтэй гэрэлсэн Йосеф ч тэр хоёулаа Давидын удам гэж одоо Матай сайн мэдээний 4 номон дээр байдаг. Ялангуяа Лук, Матай хоёр дээр бол маш тодорхой байгаа. Тэгэхээр ерөөл бол сүнслэг ерөөл маш их гүнзгий утгаараа та бид нар дээр буусан байна. Бид өөрсдөө Авраамын удам гэж дуудагдж байгаа. Яагаад дуудаж байгаа юм бэ гэвэл
Авраам бурханд итгэж найдаж бурхан түүнийг итгэлээр нь зөв тооцсон юм бол бид бас бурханд итгэж найдсан. Бид Есүс Христэд итгэж найдсан. За энэ Галаат номын 3:29 дээр ингэж байна. Та нар Христийн мөн бол та нар Авраамийн үр удам төдийгүй амлалтын дагуух ивэлийг хүртгсэд мөн гэж хэлсэн. Галаат номон дээр хэлж байна. Бид өөрсдийг Авраамийн удам гэдэг нь зохиож ярьж байгаа юм биш. Энэ үрд мөнхөд бат оршдог, бүрэн утгаараа хэрэгждэг амьд мөнхийн бурханы хүчтэй үг өөрөө ингэж хэлж байгаа. Үг өөрөө ингэж хэлж байгаа. Энэ үг хэрэгждэг. Та нар Христийн мөн бол та нар Авраамийн үр удам төдийгүй амлалтын дагуух ивэлийг хүртгсэд мөн гэж хэлж байна. Бид ивэлийг хүртгсэд. Бид Авраамийн удам гэж өөрсдийгөө хэлэх боломжтой. Дэлхийн талыг эзэгнэж явсан Чингисийн их эзэнт гүрний Монгол үндэстэн гэж дэлхийн нийтэд энэ тэнд ямар газраас ирсэн ямар үндэстэн бэ гэхэд бахархаж явдаг Монгол үндэстэн л дээ бид нар. 1995 онд би хантайгаа баг хүүтэйгээ гуруула Америкт очиод яг онгоцоор нисэж явахдаа тэр үед бол монголчуудыг Монгол гэж баг мэдэхгүй түүхээр нь Чингисийн Монгол гэдгээр нь мэддэг. Түүхийг маш сайн мэддэг. Дунд сургуультай заалгадаг. Яагаад гэвэл дэлхийн талыг эзэнсэн эзэнт гүрний нэг үндэстэн байгаад байна шүү дээ. Тийм учраас авж явсан дагуулж явсан хоёр дагалдуулагч маань онгоцны бүхээгт нь очиод бид хоёрыг дагуулж ороод за энэ хүмүүс Чингисийн Монголоос ирсэн юм а гэж танилцуулж исэн. Тэгж бахархаж танилцуулж исэн. Тэгвэл өнөөдөр бид нар бүр тэрнээс жагуу дээдийн дээд, хаадын хаан, орчлон ертөнцийн эзэн бурхны өрөөл болсон аврагч Есүс Христийн хаанчлалд нэгдсэн хүмүүс. Ийм гайхамшигтай өрөөл та бид нар дээр ирсэн. Бүр илүү бахархах юм байгаа үсттэй. Тийм ээ? Бид Монгол үндэстэн гэдэг утгаараа Чингисийг дорд хийх гээгүй. Гэхдээ тийм нэгэн мундаг хүн төрөөд бидэнд бахархал болж байгаа юм бол тэгвэл бас түүхэнд мэндэлсэн Есүс Христ чинь бодит хүн байсан юм аа. Тийм учраас бид нар Есүс Христийн мэндэлсний баярыг тэмдэглэдэг юм аа. Одоо ингээд тэмдэглэхэд бэлэн байгаа. За хоёр дахь бидний сурах гол зүйл бол Есүс Христ бол Бурхны хайрын амьд биелэл гэж хэлж байгаа. Есүс Христ бол Бурхны хайрын амьд биелэл. Бурхан хайраа Есүс Христээр харуулсан. За хайр гэхдээ зэрэг хүний хайр бодогддөг юм аа. Хүний хайр. Хүний хайр бол яадаг вэ гэвэл энэ хүн надад яаж хандж гэнэ үү гэдгээр хайрладаг хайр байдаг. Харин Бурхны хайр бол яаж хандхаас үл хамааран хайрладаг хайр. Бурхны хайр бол ялгуурлдаггүй хайр. Бурхны хайр бол зөвхөн тэрч үнсхийг хэлдэг хайр биш. Бурхны хайр зөвхөн магтахыг хэлдэг хайр биш. Бурхны хайр засдаг, залруулдаг, шийтгдэг хайр бас байдаг. Бурхны хайрын дотор засалт, залруулга нь орж явдаг юм аа. Есүс Христийг загалмай дээр цовдлогдож үххийг өөрөө ч зөвшөөрсөн, эцэг нь ч зөвшөөрсөн явдал нь юу байсан бэ гэвэл хүн төрлөختний шийтгэлийг оноохгүй өнгөрөх нь Бурханд байж болохгүй явдал. Бурхан шударга учраас. Хэлсэн үг нь хэрэгждэг учраас үхлээр төгсдөг хүний амьдралыг амиар төгсдөг болгохын тулд өөрийнхөө гэм нүгэлгүй, өө согоггүй, цорын ганц хайртай хүүг загалмаа дээр цовдлогдож өгөх тэр төлөвлөгөөг боловсруулад биелүүлсэн байна. Тийм учраас шийтгэл болгож загалмай дээр үхсэн тэр үхлээр нь дамжаад бид яасан бэ гэвэл үхлээс чөлөөлөгдсөн юм аа. Бид гэм нүглийн хүчээс чөлөөлөгдсөн юм аа. Есүс Христ бол Бурхны хайрын амьд биелэл гэдэг нь Бурхан хайраа зөвхөн нэг энхрийлээд муу юм хэлэхгүй орхиогүй, муу зүйлийн ч гэсэн шийтгэхгүйгээр үлдээгээгүй, хүүгээрээ дамжуулаад биднийг шийтгэлээс мулталсан учраас бид Бурхны хайрын төгөлдөр хэрэгжсэн биелэл гэж үздэг байгаа. Амьд биелэл. Есүс Христ бол Бурхны хайрын амьд биелэл болсон юм аа. Шийтгэлийг өөр дөрөө үүрсэн учраас. Тийм учраас бид нар Христ мэндэлсний баярыг тэмдэглэдэг юм аа.
За 3 дахь бидний сурах зүйл бол Есүс бол өөрт нь итгэсэн бүхэнд буусан амьд ерөөл юм а гэдэг юмыг сурмаар байна. Есүс гэдэг ерөөл гэдээ би түр Авраам дамжсан ерөөл чи Есүс ерөөл болоод амьд ерөөл болоод бидэнд түрээд ирлээ шүү дээ. Хайрынх нь бэлэгдэл болоод түрээд ирлээ. А Есүсээр дамжиж бидэнд юу ирдэг юм бэ та биднэрт? Есүсээр юу та болдг юм бэ бид? Та бид Есүсээр бүх юмтай болдог. Есүс бол та бидний бүх зүйл. Бүх зүйл. Бид ингэж дуулдаг, магтдаг тийм баха? Бүх зүйл болдог. За, юу болдг юм бэ? Есүс бол бидний шинэ гэрээг унших бүрт бидний ойлгодог Христ бол бидний Бурхантай эвлэрсэн эвлэрэл болдг юм а. Бурханы дайсан байсан биднийг Бурхантай эвлэрүүлж өгдөг. Бидний итгэлийн суурь болдог. Бидний Бурхан эцэгтэйгээ харилцах хайрын харилцааны үлгэр жишээ болдог. Бурхан эцгийн баруун гар талдах байр суурь болдог. Энэ байр суурь бол Бурханаар өөрөөр нь хайрлуулж, үрчлэгдэж, хүлээн зөвшөөрөгдсөн Бурханы хүүхэд байх байр суурь юм аа. Джон Стоттын Христөвтэй амьдрал дээр ингэж хэлсэн байна. Дахиад уншийе. Энэ байр суурь бол Бурханаар өөрөөр нь хайрлуулж, үрчлэгдэж, хүлээн зөвшөөрөгдсөн Бурханы хүүхэд байх байр суурь. Та бид Бурханы хүүхэд байж Бурханы мөнхийн хаанчил Бурханы баруун гар талд заларсан Есүс Христтэй хамт Бурханы баруун гар талдах байр суурийн хүмүүс. Та биднийг хамгийн дээд байр суурьнд залсан юм. Есүс Христ бол та биднийг амиараа дамжуулан хамгийн дээд байр суурьнд залсан юм. Есүс хүн байр суурийн төлөө явдаг юм бол бид хамгийн дээд байр суурийг авчихсан учраас өнөөдөр байр суурийн төлөө өсгөлэн байх хэрэггүй. Бидэнд хангалуун байх байр суурь тэнгэрт байгаа. Есүс Христ бол та бидний Есүс Христ бол өөрт нь итгэсэн та бидэнд буусан амьд ерөөл гэж бид хэлж байна. Та бидэнд буусан амьд ерөөл, байр суурийн амьд ерөөл, дээд ерөөл, эрх мэдлийн ерөөл. Есүсийн нэрээр гээд бид залбирахдаа бүх эрх мэдэл бидэнд ирдэг. Муу сүнснүүдийг зайлуулах эрх мэдэл ирдэг, өвчнийг эдгэх эрх мэдэл ирдэг. Би энэ залбирлын талаар маш их баяр хөөртэй байдаг зүйл бол бид залбирдаг. Бид мессенжер дээр за ийм юм болохгүй шүү, ингээд залбираараа гэхэд бүгд залбирдаг. Тэгээ би энэ дээр бүр ерөөл болдгийн нэг утга нь итгээд амаараа дуграад бид Христийг миний аврагч, чөлөөлөгч, мөнх ам гэж хүлээж авж байгаагатайгаа адилхан одоо бид өнөөдөр амаараа дуграад ерөөхөд Авраамд буусан ерөөл Христийн нэрээр дамжаад бидний амаар гардаг ерөөл байгаа. Тийм учраас бид ерөөж өгөх, залбирч өгөх нь ямар их үн цэнтэй зүйл вэ? Би тийм учраас Библиэлд хэлсэн энэ ерөөлийн дагуу голдуул залбирлын захиалга орж ирэхэд залбирлаа ерөөлөөр бичээд болтугай гэж өрөөдөг. Үтэр түргэн эдгэрэх болтугай, тэгж шийдэгдэх болтугай гэдэг. Яагаад гэвэл бидний амаар гарч байгаа зүйл чинь өөрөө хүчтэй ерөөлийг бидэнд эзэн Есүсийн амаар дамжуулаад өгсөн учраас, эрх мэдлийн бидэнд Есүсийн нэрээр өгсөн учраас бид залбирах хэрэгтэй, бид ерөөх хэрэгтэй, бидний ерөөл ерөөсөн бүхэнд хүрэх бас учиртай. Тийм учраас Есүс бол өөрт нь итгэсэн бүхэнд буусан амьд ерөөл юм а. За энэхүү одоо бид тэгвэл бас Есүс ерөөлөөр дамжуулаад ямар ерөөлийг бас хүртэж авсан бэ гэвэл бид чуулган гэдэг бүхэл бүтэн гайхамшигтай хамт олонны ерөөл бидэн дээр Есүсээр буусан юм а. Бид өнөөдөр амьд бүл гэдэг нэртэй нэг чуулган болоод энд нэгдээд ирээд сууж байгаа нь өөрөө Есүсээр ирсэн хаач байхгүй дотн халуун амьд бүлийн ерөөл юм а. Бид Есүсээр дамжуулаад энэ амьд бүл гэдэг чуулганд өрөөгдсөн хүмүүсээ. За тэгэхээр энд юу гэж хэлж яах вэ? Есүсийн Матай номын 16-18 дээр хэлсэн энэхүү хадан дээр би чуулганаа барих ба үхэгсдийн орны хаалга түүнийг дийлэхгүй гэж хэлсэн үгээр Есүсийн барьсан хадан суурин дээр баригдсан чуулган. Тийм учраас энэ ерөөл хамт олон хамгийн дотны халуун хамт олон бол амьд бүл гэдэг энэ хамт олон байна. Бид энэ амьд бүл гэдэг хамт олноос өөрийгөө салгах учиргүй. Өрөөснүүд болж энэ тэнд өнхөрч
хүн айлах хэрэггүй, өрөөсөн гар тасарч унтсан гар хэвтэж хүнийг цочоох хэрэггүй. Бид бүхэл бие. Бид Христ тэргүүнтэй амьд бүл гэдэг нэгэн бүхэл биеийн нэг эрхтэн нь та бид байгаа юм. Бид бүгдээрээ тэр эрхтнүүдийг бүрэлдүүлж байгаа. Тэгэхээр чуулган хэмээдэг шинэ хамт олонны өрөөл бол Есүс юм аа. Есүс өөрөө суур нь болж гисэн. Хадан суур. За, Бурхан би Филиппо номын 2:19-11-ийг уншиж байна. Бурхан түүнийг үлэмжийн дээдээр үргэмжилж хамаг нэрээс дээгүрх нэрийг түүнд сойрхсан ажээ. Иймд Есүсийн нэрд тэнгэр, газар, доод ертөнцийн бүгд өвдөг сөгдөн хэлбэр Есүс Христийг эзэн хэмээн тунхаглаж Бурхан эцэгт алдар хүндийг өргөх болсон юм аа гэж хэлж байна. Тэгвэл үлэмжийн дээдээр өргөмжлөгдсөн Есүсийн хэлбэр эзэн гэж тунхаглаад өвдөг болгон сөгдөх тэр эрх мэдэлтэй нэр бидэнд ирсэн юм шүү. Есүс бол та бидэнд буусан амьд өрөөл юм аа. Есүс Христийн мэндэлсний баярыг тийм учраас бид нар тэмдэглэдэг. Гайхамшигтай сайхан амьд үг та бидний өнөөдрийн сонсголд хэрэгжих болтугай. За дүгнэлтээ хэлье. Онцлог үгнүүдээ нэг хэлээд дүгнэлтээ хэлээд залбираад дуусгая. Нэг утга санаа нь Бурханы үг мөнхөд бат оршиж бүрэн утгаараа хэрэгждэг. Хоёр дахь нь Есүс бол Бурханы хайрын амьд биелэл. Гурав дахь нь Есүс бол өөрт нь итгэсэн бүхэнд буусан амьд өрөөл. Та бид итгэсэн учраас Есүс гэдэг амьд өрөөл саяны дурдсан тэр бүхэн бүх утгаараа та бидэнд хэрэгжсэн амьд өрөөл юм аа. Тийм учраас бид Христ мэндэлсний баярыг тэмдэглэдэг юм аа. За эндээс гарах дүгнэлт нь Бурханы хайрын амьд биелэл өөрт нь итгэсэн бүхэнд буусан амьд өрөөл болох Есүс Христ бол бид бүхний амьдралын хамаг утга учир баяр баясгалан болдог учраас бид Христ мэндэлсний баярыг тэмдэглэдэг юм аа. За та нар минь Христ эзэн бүх өрөөл болсон Христ эзнийхээ баярыг маш сайхан өнөр өтгөн тэмдэглээрэй. Олон хүнийг энэ эзний гайхамшигтай өрөөл рүү уриалан дуудаарай. Шинэ хүмүүсийг ураарай. Баяраа маш сайхан тэмдэглээрэй гэж хүсэж байна. Тэгээд залбираад дуусгая. Гайхамшигтай хайрын өрөөл ивэл болсон амьд үгээ бидэнд илгээж амьд үг биелэл болсон амьд үг өөрийн цорын ганц хайртай хүү Есүс Христийг бидэнд илгээсэн Бурхан эзэн та алдарш болтугай. Хүү илгээсэн таны илгээсэн хүүд итгэсэн итгэлээрээ дамжуулаад бид таны хаан тулсын иргэн гэж тооцогдсон. Бид таны Авраамд өгсөн амлалтын үр жимсийг нь Есүсээр дамжуулан хүртсэн хүмүүс үлээ. Эзэн минь тийм учраас Есүсийг бидэнд өгсөн таны агуу хайрыг магтъя. Амиа бидний төлөө золиос болгон загалмаа дээр зовж тарчлан байж өргөсөн Есүс Христийн төлөө талархъя. Христийн агуу гайхамшигтай амилсан хүчтэй нэрээр бид өөрсдийгөө өрөөн залбирж байна. Таны саяны хэлсэн бүх өрөөл бидний дээр асгаран буух болтугай, цутгах болтугай. Таны амилсны баярын утга учирыг бид Монголын ах дүү нартаа Монгол үндэстэндээ дүүгээр зогсохгүй бусад үндэстнүүдэд түгээх гайхамшигтай элчнэр байх болтугай хэмээн эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. За баярлалаа та нартай анхаарал тавьсанд баярлалаа.